Манай Оги бол бас нэлээд сайн тусаар үйлчлүүлээд байгаа юм байна те Оги. Би ярмаг тамбо. Ярмаг тамбо чиглэлтэй. Одоо тэр аваар чи бас явган зам уулан засгаар төлөвлөгөөндөө. Тий. Энэ жил тэгээд замын засварын ажил дээр бас цаг оройтчихлоо. Тэгээд жил тамбо явган бэлга. Жидэгэн хүн явган. Тэгээд дэм нийтонаны дадлын хатам мэдээ авдгаа Авахгүй байгаа даа. тийм мэдэнтэй бит. Энийг бас сурчилмаар юм байна те. Конопол ажиллагаатай инженер дараа тэгээ дуурж байна сая. Энийг зөвлөхөр аюул хэцүү. Би бол өөрөө болчих юм. Уруу газар сайхан. Би өөрөө болчих. Санчаа би бол өөрөө давчих юм. Тийм байна. За танд их баярлалаа. Иргэдээ ингээ хүртээмжтэй ингээ сайн явж байгаа. Энэ бас асуудлууд байдаг юм байна. Та ойрхон шахаад зогсмоор юм байна. Баярлалаа. Тий. Баярлалаа. Бид нар өнөөдөр автобусын дотор уулнаад төлөвлөөгүй байсан юм. Тий. Сүйдэд орж өгсөн. Тийм эдгээр бас ингээд нэрээ өөдлөг хайл өөдөөсөө их чинь манайхан бас хувийн аж ахуйн нэгжид шаардлага тавиад байгаа. Та нар энэ бизнес хийж байгаа юм бол энэ налууга хийх ёстой ингээд өө засч масаад ингээд хийчихгүй бас хогоод цэвэрлэхгүй. Хэдүүлээ сая хэдэн километр явчих вэ? Автобусаар бол нэг наашаа нэг 3 буудал 2 буудал. Тийм. За өнөөдөр гэрээсээ гарцгаая гээд саран чулуун гишүүний маань бас аян байдаг. Түүний өрөөнд цуг явъя гэж урилга маань хүлээж аваад манай улсын хурлын гишүүн саран чулуун болон төв бишэлтийн иргэдийн төлөөлөлтөйг хамт байрлалуудаар явлаа. Ойролцоогоор 2.5 км явсан байна. Буцаж ирэхдээ бид нар автобусаар хэлхүүрийн урдаас багшийн дэд одоо өргөө амарчих гэж нэрлдэг болсон юм байна. Тэнцээ буугаад тэгээд буцаад наашаа энэ хөгжлийн бишэлтийн иргэдийн төв дээр бол хүлцэж ирээд тэгээд өнөөдөр эндээс бол өндөрлөн. За сая энэ хэсгээр шото хэсгээр явлаа. Шото хэсэг бол бөөрийн алуур левел 2 буюу дөгшин 2 юм байна. Үнэхээр тэрэгцэртэй явхад долларт бол маш их байдаг. Дээрээс нь гүнзгий эсгүүд дээр бол шагаа гинтэйгээр ийм эсгүүд байдаг юм байна. Тэр энэ дээр бас манай Тэмүүлэн маань өөрөө хийх бахтай. Ингээд хөрөлцөн ирж цуг явсанд ингээд баярлалаа. Гэрээсээ гарцгаа гэдэг аян бол маш өндөр ач холбогдолтой юм байна. Сараа гишүүнтэйгээ бас 10-11 сар жолоочноор дээр гэмтлийн эмнэлэг дээр бас зарим ажлуудыг хийя гэж төлөвлөд байна. Тэгээ миний хувьд бол өнөөдөр энэ хүрээд болж байгаа учраас л хөтлөгчийн ажиллаа хийгээд судал дээрээсээ босчоо. Тэрэгцэртэй хүний хувьд энэ явган хүний зам энэ юу дугуйн зам их хэрэгтэй байсан. Тэрийг харин айгу яаж үзчих шиг байна. Тэр нь баярлжал гişүүн даваадлаа дарахтаа баярлалаа бид ингээд тусалж явсан оролцож цуг авч жагаад. За. Манай Тэмүүлэн маань түрүүний тэр бэржиг замууд дээр нэг хилч хүмүүс юм дээр яагаад солилцтой. Сая баг тойрог өсгөр явлаа шүү дээ Тэмүүлэн. За ингээд өнөөдөр болохоор санжулан гişүний санаачсан гинэсээ гацгая найн гоо явтын. Тэгээд өмнөх хоёр зам бол нэлийн хэцүү зам маань явжсэн. Тэгээд энэ удаагийн холгороо одоо хотын замуудыг шинжилсэн хэсгээр бас нэлийн явлаа. Тэгээд энэ замуудаар явход бол явход юм асуудал юунод баг байна. Ямар ч үсэн төр засаг бидний одоо нэг ахын байдалд одоо санаад тавьд энэ их хурлын гишүүн дараагийн орогчлогч өдөртэй ингээ хамт ингээд нэг явж үзлээ. Хагас зарим замын л ерөнхийдөө засалж байна. Тэгээ засан зам бол ажаахан сайхан болжээ. Харин жижиг одоо тэр шоун бэлтээ тэр хуучин замууд бол ерөнхийдөө дэгэн дог ингээд хүмүүсийн бөөр мөрөндөөс нэг өлегтэй болсон юм байна. Тэгээ ерөнхийдөө нэг уурсгалцсны асуудал дээр бол нэг аж ахуйн нэгжүүдийн нэг ялгархад нэг сэтгэлтэй өөр ингэсэн сэтгэлтэй нийгмийн хариуцлагаараа нэг яахан янзлаад өгчүүлэх нь зүгээр юм да. Бид ганцхан хөгжлийн бэрхшээлтэй ирж биш өөр хүүхдтэйгээ хэрэг төрсэн хүүхдүүд хүүхэн
охтууд эдгээр бүгд л явах. Тэгээ хүн бас нэг ачаа элдв бус юм аа чирээд орох л баг тэр байр элдв бус юм. Одоо ганц энэ аж ахуй нэг биш бас одоо энэ сөөхүүд бас адилхан энийг бас анхаарах ёстой юм шиг байна да. Сайн бод. Тэгээд одоо үстэн явгандамаа яг юм сайн бод юу явгад юусэн гайгүй хүтэмтэй Хот гэдэг бол миний эрх бусад хүний эрхээр хязгаарлагддаг, хамтарч ажилдаг, хамтарч амьдардаг ийм нийгэм. Туусанд явахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсох одоо конопыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах энэ тал дээр бас манай иргэд маань өөрсдөө ухамсартай энийгээ дэмжиж байгаасаа гэдэг бас уриалж байгаа. Мэдээж бид нар нийтийн тээврүүдийг үүсгэж байгаа нийтийн тээврийн хамт олондоо үе шаттайгаар саний сургалт, саний энэ зогсоол дээр зогсож байгаа тавцангийн бариулын засвар үйлчилгээ цэвэрлэгээний асуудлуудыг нэг номерт анхаарч явмаар байна. Жолооч нарын бас сургалт шин жолооч нартай англи хэлэн дээр л гадаадынхан бол orientation гэж ажил авахт нь бол сургалтын хөтөлбөрийг хийдэг. Тэрэн дээр нь бол тэрэгцэртэй иргэдтэйгээ тэрэгцэртэй одоо хүүхэд төрж байгаа иргэдийн асуудал дээр сургалтын хөтөлбөрт нь оруулж өөрсдөө явж мэдрүүлэх. Дээрээс нь энэ зогсох дуудлага мэдээллүүдийг хүргэх юм дээр бас анхаарч цаашдаа ажиллах хэрэгтэй юм байна гэдэг нэлээд олон асуудлуудыг бас өнөөдөр ойлгож аваад Бүх скутеруудын үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагатай уулзаад скутерийг одоо байгаа хэмжээндээ хэрэглэж байгаа заавар дээр нь хүртээмжээ ярьчээ. За бүх жолооч нарын сургалтанд өөрсдийг нь яг тэрэгцтэй суулгаж тэр нөгөө хүн өргөх буух хэсэг сургалтын нэг тийм 1-2 цагийн ажилласан тэрийг бас хийчээ. За бүх яг хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын 6 нь олдмол бэрхшээлхгүй өөрөөр хэлбэл ослоос өвчнөөс гэсэн үг. Тэгэхээр автозамын одоо жолооч болж байгаа сургалтуудад нэгдэх болонд автан бүх сургалтууд дээр яг үнэхээр одоо автозамын ослолтой холбоотой дата кейсүүд рүү оруулж гэж боддог. Хэрвээ одоо юу гэдгийг согтуу жолооны хэрэгсэл барьсан бол нэг удаагаас 2 дахь удаага ахиж хизээч хэрхийг нөхгүй байх хэвээр. Ер нь бол тийм байх хэвээр. Хүний амь насыг одоо хөнөөчүүд хүний амь насыг гэмтээчээд дахиад жолоо орох эрхийг тэр нөхөсгүй. Тэгэхээр энийг сэрэмжлүүлэх үүднээс жолооны сургалтын асуудлыг бол шинжилье. Сургалтын агаал руу програм руу орё. Хөтөлбөр рүү орох болно гэдгээ бас хэлье. За ингээ өнөөдрийн ажлаар бол энэ шийдвэрүүдийн араас эргэжлийн төлөвөнд оруулаад тэгээ ажлыг гэсэн тийм. гэрээсээ гарцгаая гэд хуудж байж байгаа. Өнөөдөр бид нар хамтдаа ойролцоогоор 2.5 км явган зам дэлгүүрүүд рүү орж хамтдаа явлаа. Тэрэгцэртэй иргэд хүүхдээ түрээд явж байгаа эхчүүд болон цаашдаа тийч бас скутер дугуй мопедын дөрөөс эрэхтэй гадаг шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар энэ явган зам Улаанбаатар хотыг бол хүртээмжтэй болох энэ ажлуудыг бол бас хийж байгаа шүү. Гэрээсээ гарцгаая гэд саран чулуун гишүүнийхээ хийж байгаа аян пэйжийг дагаад дэмжийе гэж одоо уриалъя. Миний хувьд бас энэ одоо аянг цаашаа дэмжиж үе шаттайгаар хөтөлбөрөөр ингээд сараа гишүүнтэйгээ хамтраад бас манай хөгжлийн ОГ-тоогоо ариун туяагчтайгаа Ганбаахтайгаа манай Тэмүүлэнтэйгээ цаашид хамтраад одоо дараа дараагийн арга хэмжээнүүдийг одоо улиралд нэг уулзалт ч юм уу үе шаттай ажлуудыг хий Улаанбаатар хот бол цаашаа хүртээмжтэй болох ёстой. Тэгээд тэр үе шатууд бол уялдуулаад хамтраад ажиллана гэж хэлье.